Анагаахын чиглэлээр суралцж буй Эрдэнэ чимэгчтэйгээ энэ удаагийн дугаараа хийж байна. Сайн байна уу та? За сайн байна уу? Урилгын маань хүлээн авч оролцож ирж байгаа танд маш их баярлалаа. За намайгаас сурж аваад баярлалаа. За бид хоёр юуны тухай ярилцах гэж байгаа вэ гэхлээр ер нь ингээд анагаахын чиглэл гэдэг бол ер нь бол маш нарийн чухал мэргэжил харин яг энэ чиглэлээр гадаадад ер нь бол Монгол оюутнууд маань сурах сонирхолтой байдаг ч гэсэн тэр болгонд тэтгэлэг олддоггүй маш их хэцүү гэсэн юм асуултууд байдаг учраас бид нар өнөөдөр энэ зүйлийн тухай та бүхэндээ мэдээлэл хүргэх гэж байна. За манай Эрдэнэ чимэгч маань аль сургуулийг төгссөн бол 10 жил бол би Талд дунд сургуулийг төгссөн. Тэгээд төгснөхийн дараа Монголд сурсан. Монголд анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуульд ороод 2 жил суралцсан. Тэгээд 2 жил сурч дуусчаад тэгээд гадагшаа ер нь явал зүгээр юм байна. Бас Монголын сургуулийг ямар гэдгийг ингээ ойлголоо. Тэгээд одоо ингээд бас өөр юм хайж хийсэн. Тэгээд надад гарц олдох болов уу гэдээ аюух бодсон. Тэгээд яг судалж эхлээд хайгаад тэгээд хайх явцад болохоор юу болсон бэ гэхээр анагаахт болохоор ер нь бол Америкийн анагаахыг судлахад анагаахын их сургууль нь зөвхөн бакалаврын мэргэжилтэй оюутнуудыг дахиж авдаг. Монголд болохоор бид нэр яашээ өгөөл 10 жилээ төгсөөл шууд жигсаал тэгээл ордог. Америкт болохоор систем нь өөр идэг. Одоо жишээ нь хуулийн сургууль эсвэл анагаахын сургууль ч юм уу энэ сургуулиуд маань graduate school буюу одоо бакалаврын дараах боловсролын сургуулиуд идэг. Тэгэхээр эхлээд өмнө нь заавалчгүй ямар нэгэн мэргэжлэр бакалавр эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлагатай байдаг. Тэр нь бүр ямар ч мэргэжил хийж болно. Дуучин хийж болно, хөгжимчин хийж болно, эсвэл биологч хийж болно, эсвэл математикч хийж болно, нисгэгч хийж болно, ер нь юу ч хийж болно. Тэгээд ямар ч нэг бакалаврын зэрэгтэй хүн байх хэрэгтэй. За тэгээд тэрнээс гадна зөндөө олон шаардлагууд байгаа. За тэгээд тэднийг хангасныхаа дараа ордог. Тийшээ ороход болохоор бас зөндөө олон даваад авдаг. Тэгэхээр тэрнийхээ өмнө нь одоо өмнөх шат буюу pre-med гэж ярьдаг. Би одоо тэр шатндаа суралцж байгаа. Тэгээд тэр шатнд бас ингээд суралцахын тулд яг өөрийнхөө хүссэн мэргэжлэрээ орж суралцахын тулд ингээд бас тэтгэлэг хэрэгтэй болсон. Тэгээд тэтгэлэг авахын тулд юу болсон бэ гэхээр яна би бүр амар хэмэглээ. Тэтгэлэг авахын тулд болохоор тэтгэлэг авахын тулд яг ингээд би болохоор Монгол оюут учраас яг сайн мэдгүй тэгээ ингээд Монголд ингээд яшээ оноогоор айгүйх тэтгэлэг өгдөг. Өөрийгөө харуулах улсын чанартай тэмцээнүүдэд орсон байвал тэтгэлэг өгдөг гэд тэгээд би бас аюу олон сургуулиуд руу apply хийж үзсэн. Тэгээд ихтэй болохоор ингээд ер нь бол ингээд TOEFL-ын score мэдээж байгаа. Тэгээд ингээд TOEFL-ын score-оор авчаад тэгээд ингээд сургуулиуд руу apply хийж байхдаа ингээд би team олимпиадад орсон, ийм олимпиадад орсон гэж бичээл тэгээд нэг их хэмжээний тэтгэлэг олдохгүй зүгээр л яг за тэнцлээл гэсэн тиймэрхүү хариунууд авч ийсэн. Тэгээ яг яаж тэтгэлэгт хамрагдах талаар айгүйх судалсны эцэст ер нь хамгийн гол зүйл бол яг өөрийгөө илтгэх эссэн юм байна гэдгийг ойлгосон. За тэтгэлгээс өмнө биднээс нэг юм асуумаар санагдлаа. Мэдээж анагаахын чиглэл гэдэг бол мэдээж маш сайхан мэргэжил. Гэхдээ энэ бол маш нарийн мэргэжил, маш олон төрөл байгаа. Та энэ дундаас яг хэдгээр ангиасаа за би анагаахаар явъя гэж шийдээд тэгээ бас яаж сонгосон бэ? Ер нь яг юуны чиглэлээр илүү ингээд суралцъя гэж шийдвэрээ гаргасан бол? Би болохоор хизээч юмж болохгүй гэдэг байсан. Бага ангитай ч юм уу. Тэгээд бүр урлагийн хүн болъё гэж боддог байсан. Тэгээд яг хөө зөв жоох хүүхдийн мөрөдлөсөн баг. Тэгээд ахлахаа ингээд ороод математик, физик, хим гээд яг шинжлэх ухааны хичээлүүдэд илүү дуртайгаа ойлгосон. Тэгээд илүү яг тэр талтаа хүн юм байна гэдгийг мэдрээд тэгээд ялангуяа химийн шинжлэх ухаанд бүр жигнэсээ дурлаж яг гүн гүнзгий орж эхэлсэн. Тэгээд би яг за энэ химтэй холбоотой мэргэжлүүд юу гэдэг юм бэ гэж судалсан чинь ингээд ялцчгүй л анагаах гэж орж ирсэн. Тэгээд нөгөө өмнө нь болохоор ерөөсөө тэрийг төсөөлж байгаагүй байсан. Тэгээд яг нэг 10 хэдтэй юм бэ? 6 мургаатай тахта бүр яг за юмч болъё гэж шийдчихсэн. Тэгээ яг нөлөөлсөн зүйл нь болохоор химийн шинжлэх ухаан байсан. Тэгээд дахиад нэг нөлөөлсөн зүйл нь болохоор яг нийгэмд хамгийн бодтой үр дүн үзүүлж чадах
мэрэгжил юу лээ гэж бодсон. Тэгээд сонгосон. Дээрээс нь гэр бүлийнхэн маань хүмүүс ингээд яг ингээд хэцүү өвчнөөр өнгөрөх үед яг эцсийн эцэстээ хүн яг эмчийн гараар дамжиж энэ дэлхий дээр ирдэг. Буцахдаа эмчийн гараар дамжиж буцдаг юм байна. Эмч гэдэг мэрэгжил бол үнэхээр айгүй үнцэнтэй юм байна гэж бодоод тэгээд зориглоод шийдсэн. Тэгээ өмнө нь болохоор айгаад идэг байсан. Айгүй хариуцлагатай, миний хувь хүний зан чанартай тохирох билүү гэж аюух боддог ус. Тэгээд яг нарийн мэрэгжил гэх юм бол одоогоор л яг төлөвлөснөөр хүүхдийн төрөлхийн зүрхний гажгийн эмсцлийн эмч болъё гэж боддог. Яг л энэ салбар Монгол улсад айгүй дутагдaltaй байдаг. Тийм. Тэгээд нөгөө манай улс болохоор хүүхдийн төрөлхийн зүрхний гажиг айгүй их төрдөг. Тэгээд ихэвчлэн өөр улсууд руу явж хэмжлүүлдэг байсан. Тэгээд сүүлийн үед шаасны 3 дугаар эмнэлэг айгүй сайн ажиллаж байгаа юм билэ. Тэгээд бас одоо энэ хөгжиж байгаа дээр нь би бас сайн суралцаад тэгээд бас хувь нэмрээ оруулъя гэж боддог. Дахиад нэг зүйл гэх юм бол би Америкт ирээд амар гайхсан. Ер нь л хөвчлэн зүрхний гажигтай төрдөг хүүхдүүд Дауны синдромтой хүүхдүүд их төрдөг. Тэгээд би нөгөө Монголд Дауны синдромтой хүүхдүүд ингээд зүрхний гажигтай төр зөндөх нас орсон тохиолдлуудыг бас их сонсч исэн. Эсвэл гадаад руу эмчилүүлжсэн ч юм уу. Тэгээд энд болохоор бүр ямар ч асуудалгүй эмчилт юм байлээ. Тэгээд тэрийг хараад бүр ямар гоё юм бэ гэж бодоод тэгэл за ийшээл зүтгэе даа гэж бодож байгаа даа. Тэгэхээр анагаах гэдэг бол одоо мэдээж манай улсад илүү одоо бол хөгжиж байгаа. Гэхдээ бас гадаадын улсууд бол илүү бас арай харьцангуй ингээд хөгжилтэй байгаа нь бол мэдээж ойлгомжтой. Та ингээд одоо ахлах ангитай тэр шийдвэрээ гаргачаад за би ер нь Монголдо суръя да гэж боддог байсан уу? Эсвэл тухайн үеэсээ ч юм уу ингээд гадаадд сурна гэж боддог байсан уу? Тэр үед болохоор яг анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль Эмшүүс гэж ярьдаг байсан. Тэр сургуульд орохыг хүсдэг байсан. Яг гадаад руу явна гэхээр өөртөө итгэлгүй байсан. Яг л бүх тохиолдолтой ингээд асуухаар гадаадд анагаахад сурах амар хэцүү, тэтгэлэг олддоггүй, ер нь боломжгүй гэдэг хариултууд аягүй их сонсдог байсан. Тэгээ тэрэнд орвол Монголдо ингээд сайн сурсан дээр тэгээд ингээд Монголдо сурж байгаад дараа нь одоо мэрэгжил явж болно. Тийм тэгж хайгуу хариултууд сонссон. Гэхдээ тэгээд яг Монголдо ороод 2 жил болсны дараа бол шийдвэрээ өөрчилсөн. Тэгвэл таныг яг тэр шийдвэрийг өөрчлөхийг танд яг юу нөлөөлсөн бэ? Ингээд суралцаж байх. Тэр яг наа сонирхолтой санагдлаа. Тэр болохоор сонирхолтой түүх яриул их хүртдэг. 2 дугаар курст бид нэр сувилхан дадлага хийдэг. Тэгээд тэр дадлагаа би сэтгцэн эмнэлэгт хийсэн. Ангаараа тэгээд сэтгцэн эмнэлэгт хийж байхад юуг ажигласан бэ гэхээр ингээд сэтгцэн өвчин тэгээд ялангуяа донтолтоос хамааралтай сэтгцэн өвчин 100-аас 5% л дөнгөж эдгэрдэг, бүрэн эдгэрдэг гэдгийг харсан. Тэгээд яг ингээд нөө би болохоор мэдцлийн хэмж олъё гэж боддог, хүсдэг. Тэгээ ингээд мэдцэл хийхэр чи ингээл тэгэл идэгчин юм байна гэж боддог байсан. Гэтэл сэтгцэн өвчнүүд Монгол бас их зөндөө байд юм байна гэдгийг олж хараад тэгээ ингээд сэтгцэн өвчин бас яагаад ингээд үүсдэг юм бол энэ яаж имжилт юм бол гэдэг тал дээр их бодож эхэлсэн. Тэгээд тэгж бодсны үндсэн дээр яг ингээд би ингээд имж болохтой бэлэн нүү гэдэгтээ бас хэрэгэлцэж эхэлсэн. Тэгээд би эхлээд хүний бие махбодыг имжлэхээс өмнө хүний сэтгэл зүг ойлгох хэрэгтэй юм байна. Тэгээд сэтгэл зүг ойлгож ич тэр хүний сэтгэлийг имжилж ич тэр хүний сэтгэлийг имжлэхөөц ойлгохөөц тийм яг хүнлэг хүн болж ич дараа нь би имж болох хэрэгтэй байна гэж шийдээд тэгээд би тэр жилдээ сургууль ороход тэгээд Америкийн нэгдсэн улс руу сайн дурын ажил гэх юм уу да хийхээр явсан. Тэгээд би сайн дурын ажил 2 жил хийсэн. Тэгээд Америкийн нэгдсэн улсад сайн дурын ажил хийсэн учраас яг англи хэл илүү сайн сайжирсан. Тэгээл тэгээд яг Америкт байх хугацаанд анагаахт яаж оюутнууд орд юм бол яаж сурд юм бол гэдгийг судалж эхлээд тэгээд
Тэгээд Тэр үеэс Америкт сурахаар тийм тэр үеэсээ яг эрчимтэйгээр за би бол чадах юм байна гэж удаад тэгээд яг ихэлсэн. Тэгээд нөгөө гадаадд бакалавра хамгаалсан хэдий хүнд ч гэсэн илүү нөгөө ойлгомжтой байдаг ойлгомжтой илүү суурийн зөв тавьж өгдөг гэж би сонсч байсан. Одоо яагаад гэхээр жишээлбэл анагаахын шинжлэх ухааны их сургууль гэдэг бакалавра сураад төгсөн ч гэсэн одоо Америк ч юм уу ялангуяа сураа гэхэд нь одоо нөгөө нэг цуглуулсан кредит оноог нь тооцохгүй байхаар тэндээ магистр хийхээр маш том асуудал үүсдэг гэсэн энэ тухай та жоохон яриач. Миний хувьд яг наадмын хувьд бол яг бүр 100% мэдлэг байхгүй. Ямар ч тач би Монголд анагаах сурч исэн 2 жилийнхаа кредитийг энд бол шилжүүлж чадаагүй. Тэгээ эхнээсээ сурсан. Тэгээд яг одоо болохоор одоо яг та нарын үед бол өөр болж байгаах. Яа тэгэл шинэ боловсролын яамны сайд маань эхнээсээ улсын томоохон их сургуулиудыг Америкийн нэгдсэн улстай шив харилцаатай болгож эхэлж байгаа. Тэгээд тэгснээрээ яг кредит шилжүүлэх асуудал яригдаж болох байх. Гэхдээ яг ерөнхийдөө бол миний ойлгосноор Монголд сурсан кредитийг ийшээс шилжүүлдэггүй юм бэлээ. Яг Америкийн нэгдсэн улсад бол шилжүүлдэггүй. Яг эмч солилцооны хөтөлбөр эсвэл сурагч солилцооны хөтөлбөр тэр чиглэлээр энд ирж дадлагжих боломжтой байх гэж бодож байна. Эсвэл мэрэгжил дэвшүүлэх сургалтууд бас сууж болдог. Тийм. Тэгээд тэр Америкийн нэгдсэн улсад нөгөө бакалавраар эхлээд мэрэгжил эзэмшдэг гэд ярьсан тий. Тэрэн дээр болохоор би яагаад гэдэм бэ гэж аюу болгон профессорудаас асуусан. Тэгэхээр нөгөө эмч болно гэдэг чинь амар том маш хариуцлагатай ажил. Тэгээд яг дөнгөж high school төгссөн хүн би одоо эмч болно гэд шийдвэр ингээд гаргаад тэгээд шууд ингээд анагаахын сургуульд орох юм бол дунд нь ингээд шантрах үе гараад ингээд тэр хүн бүр мөрөөдлөө ингээд орхих боломжтой. Дахиад ингээд өөр мэрэгжил эзэмшиж чадахгүй, өөртөө бүр итгэлгүй болох магадлал өндөртэй. Тийм болохоор ингээд эхлээд ямар тач за дээд боловсрал гэж юу вэ гэдгийг ойлгоод тэгээ тэр дундаа яг анагаахын өмнөх боловсролуудын хичээлүүд байгаа, шинжлэх ухаанууд байгаа тий. Анатом, физиолог, патофизиологи гэсэн. Тэр суурь хичээлүүдийг сураад яг өөрөө би сонирхолтой байна уу, би дуртай байна уу гэдгийг яг ажиглах хэрэгтэй. Тэгээд нөгөө анагаахын салбар нь айгүй Америкт хатуу ороход маш хэцүү байдаг. Одоо жишээ нь ингээд acceptance rate нь бүр маш бага байдаг. Одоо ингээд бараг 500 хүн apply хийлээ гэж бодоход тэр дундаас нэг 30-30 хүн ч юм уу авдаг. Тэгээд нөгөө үлдсэн хэд нь амар насаараа бэлтэж байгаад орсон чинь тэгээд орч чадахгүй бол аюу хэцүү байдалд орчин. Тийм болохоор нөгөө тэрийгэ бодоод бас өмнө нь бакалаврын мэргэжилтэй байлгад юм болоо гэж бодоод байгаа. Тэгээд бакалавртай хүн болохоор эргээд medical school тэнцэхгүй байсан ч гэсэндээ эсвэл medical school тэр жилдээ тэнцэхгүй байгаа дараа жил нь орохоор болох юм бол нөгөө өөрөө бакалаврын зэрэгтэй учраас тэрнгээрээ ажиллаж болно. Эсвэл бүр за би чадахгүй мэн гэх юм бол цаанаа дахиад нэг юм цапаас мэрэгчлээ байж бас нөөц болцоо гэж юм байна. Тийм нөөц болцоо харж байгаа. Тэг яг үнэхээр тулаанд зөвхөн шонхрууд л нисдэг гэдэг шиг яг үнэхээр тэр дундаас ингээд яг бүр гарч ирсэн хүн нь л юмч болдог. Түүнээс л одоо манай Монголд ч айгу тэгээд зөндөлөө хувийн анагаахын сургуулиуд их баригдсан. Тэгээд бид нэр гээд дөнгөж ингээл 10 жилийн төгсөл ороод сураад имж болоод гардаг. Тэгээд энэ нь болохоор миний хувьд яг буруу ч ш. Гэхдээ ингээд яг өрсөлдөөн хүн багтай байгаа. Тэгээд яг хүний амь яригддаг мэрэгжил учраас бас Америкийн нэгдсэн улсын дагуул зүгээр ах гэж бодож байна. Таныг ингээ яг 2 жил сурчаад за ер нь ингээ би боллог ингээ гэр бүлийнхэн тайлгээд хэр хүлээж авсан бэ? Манай ээж бол ихэндээ бүр амар дургуйсан байх гэж бодож байна. Одоо ер нь бол эн чинь ингээд Америкт ярьдэж drop out of school гэдэг. Тэгээ чи бол ингээд сургуулаа хайж байгаа юм байна тий. Тэгээд нөгөө сургуулаа хайж байгаа гэхээр амар ээж аав нар одоо л ингээд мэрэгжилгүй болчихсон. Мөрөөдлөө хаялаа, сургуулаа хаялаа ингээд шантарлаа ч юм уу тэгж утсан. Гэтэ би болохоор дотроо надад ерөөсө цаг алдчих байгаа юм шиг санагдаагүй. Хүн ингээд өөрийгөө орхиод өөр тийшээ тэмүүлээд хин нэгний төлөө зүрх сэтгэлээ зориулаад хин нэгэнд ингэж үйлчилж иж өөрөө оронд нь юу ч авахгүйгээр те яг сайн дурын ажил шиг ингээд үйлчилж иж хүн өөрийгөө олд юм болоо гэж бодсон. Тэгээд надад бол
тэр цаг хугацааг юугаар ч орлуулшгүй цаг хугацаа байсан. Тэгээ биеийн сонголтыг хийсэндээ ерөөсөө хизээч харамсаж байгаагүй. Гэр бүлийн бол ихэндээ тийм байсан. Тэгээд сүүл рүүгээ бүр яг биалтчгүй зөрөөд байгаа болохоор тэгээд за одоо тий өөрөө мэдтэй нийл амьдралтаа одоо тэгээд гэл явааслаа. Харин ч илүү яг таны хувьд бол тий яг харин ч илүү ингээ өөрийгөө ингээ олсон тий яг нэг байх ёстой газараа тий Монгол одоо Монголоос л бас нэг гадаад сурсны нэг ялгаа нь тий тэнд очиод бие даах чадвар, дасан зохицох чадваргаа маш олон бас хэлгээд маш олон тийм сорилтуудыг тулгардаг. Тэгээ тэрийг давснараа бас илүү их нөгөө нэг гадаад оюутан гэдэг утгаараа бас илүү өрсөлдөөнийг сурдаг байх юм бол гэж бодно. Гадаадд сурснараа. Тийм. Гэтэ гадаадд яг тийм амар өрсөлдөөн гэдэг юм их байдгүй. Яг ингээ нөгөө ингээл би одоо энэ дагаа баттай дорчтой дулмаатай бид дүү хоорондоо өрсөлдөд байгаа юм бол байхгүй. Яг ингээд бат бол өөрийнхөө өмнөх баттай, дорж бол өөрийнхөө өмнөх дорчтой. Би бол өөрийнхөө өмнөх өртөөгөө л багш нар ч гэсэндээ яг ингээд сурагчтай хооронд нь тэгж жишиж харьцуулдаггүй. Өчигдөр чи ийм байсан бол өнөөдөр чи ийм байна. Өмнөх үлрэлт чи ийм дуу авсан, ийм хичээл зүтгэл байсан бол энэ үлрэлт чи ийм байна гэж яг тэр хүний тэр хүнтэй нөөртөө харьцуулдаг болохоор надад айгүйх таалагдсан. Чиний өрсөлдөгч бол чи өөрөө гэдэг үг байдаг шүү дээ тий. Тийм. Тэгээд бас нэг юм болохоор нөгөө сайн дурын ажил хийхээр тэтгэлэг илүү олддсон юм лээ. Би өмнө нь ингээд олимпиадад орлоо, инглээ, тэглээ. За Монгол улсын ЕШ гэдэг шалгалт өгд юм аа. Тэр шалгалтанд ийм өндөр оноо аваад энэ сургуульд ингэж орсон юм аа гэж бичингууд ерөөс тоохгүй. Тэгээ тэрэнд орол одоо би барыг ийм алтан медальтай гэж тийм эсээ бичсэнд орол оронд нь зүгээр би ингээ усанд живж явж исэн нохоог аварцсан юм аа гэж бичих юм бол энэ дагаа хүмүүст илүү сонирхолтой санагддаг. Тэгэхээр бас сайн дурын ажил хийсэн 2 жилийн хугацаанд 2 жил биш жил 6 сарын хугацаанд яг сайн дурын ажил хийсэн гэдэг миний туршлага бол надад тэтгэлэг авах хамгийн том боломжийг олгосон гэж боддог. За одоо яг одоо Америкийн нэгдсэн улс одоо усад нэг сурах тийм процессын тухай та ингээд яаж бэлдсэн бэ өөрийгөө? Хамгийн ихэнд болохоор хамгийн ихний шаардлага бол мэдээж хэл. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс одоогоор бол 3 шалгалтыг аваад байгаа. TOEFL, IELTS эсвэл Duolingo гэдэг. Тэгээд TOEFL-ийн оноо бол ерөнхийдөө юу тооцогдож байгаа болов? Сайтын шалгалт. Тэр болохоор хоёр дахь нь Америкийн иш гэдэг. Тийм. Наадах чинь бас хэрэгтэй. Эхлээд болохоор яг ингээд нөгөө ерөнхий мэдлэг буюу яг ерөнхий энэ хүн Америкт ирээд сурч чадах уу, англи хэлээр ярьж чадах уу гэдэг оноо хэрэгтэй байна тий. Тэгээд дараа нь болохоор одоо Америкийн нэгдсэн улсын элчтийн ерөнхий шалгалт буюу SAT эсвэл ACT гэсэн хоёр төрлийн шалгалт байгаа. Тэгээд алийг нь ч өгч болдог. За тэгээд энэ хоёр шалгалтыг бэлтсэний дараа өөрийгөө танилцуулах эсээ сургуулиас нь шаардвал тэр эсээгээ бичих хэрэгтэй. За тэгээд сургууль болгоны шаардлагууд нь өөр байдаг. Тэгэхээр өөрөө хаана аль мужид сурмаар байна, аль сургууль сурмаар байна гэдгээ судлаад тэгээд тэр сургуулиудаа олоод тэр сургуулиуд руугаа 2 оноогоо тэгээд өөр бусад шаардсан бичиг баримтууд эсвэл эссе ч юм уу тэднийг явуулаад тийм процесстэй эхэлнэ. За энэ бол зөвхөн бакалаврын төвшин дээр хийж байгаа. За ингээд дараа нь одоо нэг янз бүрийн recommendation letter мөн дээрээс нэг эссе ярилцсан үе шатдгээ тэр бүхнийг бас адилхан бэлтжиж тэгээд сургуулиас одоо жишээл ингээд тэнцлээ гэсэн хариу авсны дараах үйл явдал нэг юу гэдэг бол за авсны дараах үйл явдал бол сургууль дээрээ ирээд тэгээд хэрвээ өөрийнхөө мэргэжлийг сонгосон бол одоо major гэж яриад байгаа major declare хийн. Тэгээд хэрвээ мэргэжлээ сонгоог бол эхлээд эхний 2 жил нь generals буюу ерөнхий эрдмийн хичээл авч агаад тэгээд дараа нь мэргэжлээ сонгож болдог. За тэгээд мэргэжлээ сонгоцоод хэрвээ чи анагаах руу цаашдаа орох хэрэгтэй бол одоо pre-med requisites буюу анагаахын өмнөх боловсролын тийм шаардагдсан кредитүүдийг цуглуулах хэрэгтэй. Тэгээд тэр нь болохоор organic хим ч юм уу биохим жоохон яг анагаахт ороход бэлэн болох хэрэгтэй тэр хичээлүүдийг авдаг. Одоо жишээ нь манай ангид театраар сурдаг оюутан байдаг.
Тэгээд тэр театраар суудаг хэдий хажуугаар нь амгаахт орохыг хүсдэг. Тэгээд тэр болохоор одоо театрын урлагийн хичээлүүд авч байгаа ч гэсэн те хажуугаар нь одоо илүү нэмэлтээр анагаахын өмнөх боловсролынхоо кредитүүдийг аваад явдаг гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө Америкийн нэгдсэн улс 4 жил сурахад 120 кредит аваад төгсөж байгаа те. Тэрнээс гадна нэмэлтээр өөрийнхөө ямар мэргэжил сонгосоосоо шалтгаалаад мэргэжлийн зөрүүн хэр гарч ийн те. Одоо би жишээ нь хими чиглэлээр бакалавр эзэмшиж байгаа бол би анагаахын сургууль руу ороход миний хими хичээлүүд бол миний мейжерт орчиж байгаа учраас хасагдчихээн. Тэгэхээр цаана нь ямар хичээлүүд үлдэж ийн би бол тэрийг авч болно те. Хөгжмийн ангийн хувьд анагаахт орох юм бол хөгжмийн ангийн хичээлүүд л дандаа үзэж байгаа. Тэр дунд бол тийм хим биологи үзэхгүй шүү дээ. Тэгэхээр яах нь вэ гэхээр тэр хүний кредитүүд нь илүү олон болно гэсэн үг. Тэгээд хөгжмөөч төгснө. Тэгээ хажуугаар нь анагаахтаа ороход бэлтгэх хэрэгтэй тэр кредитүүдээ бүгдийг цуглуулна гэсэн үг. Тэр нь бас илүү боломжтой юм байна шүү дээ тий. Одоо бараг 2 мэрэгжилээр баг ингээд сураад төгсөж байгаа бас маш их боломж олгодгийн хоёр мэрэгжил бол би нэг миний мдэггүй зүйлээ. Яг 2 мэрэгжил бол биш. Тэгээд яг өөртөө айгүй ихтэй байл тэгээд би өмнөөр анагаахт орч чадна гэж бодож байл. Тэгэл өөрийнхөө төгсөх ёстой бакалаврынхаа мэрэгжлийн бүх кредитийг авахаас гадна анагаахын өмнөх prerequisite-ийг бүгдийг авч дуусгах хэрэгтэй. За одоо ингээд энэ prerequisite болохоор бас major биш. Яг ингээд очичоод одоо ингээд мэдээж ингээд суралцах явтан тэр байсан бай. Одоо ингээд чи ингээд ялангуяа тэг хэл дээр биш гадаад хэл дээр ингээд хичээлийн тэг бас хичээлийн ачаалууд тань тэр санагдсан бай. Та чи мэдээж нэг Монголынхоо анагаахад сурж ирсэн яг тэнд сурж ирсэн тань. Монгол улсын маань анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн багш нар маань надад аюу их олон зүйлсийг заасан учраас би энд ирээд тийм их зовоогүй. Ерөнхийдөө яг мэрэгжлийн үг хэллэгүүдийг яг латинаар тий ер нь бол хоорондоо ойролцоо дуудлагатай дууддаг учраас англиар сурахад асуудал нэг их гараагүй. Тэгээд жоохон өргөжүүлж сурсан. Түүнээс бол яг тийм амар хэцүү зүйл бол байгаагүй. Тэгээд би бас Монголд ингээд 2 жил сурсандаа бас их баярлагдав. Тэгжээч яг нөгөө оюутан ямар гэдэг юм бол цаг цагаа яаж зохицуулах хэрэгтэй гэдэг юм бол энэ гэж юу юм одоо биологи гэж юу юм, анатом гэж юу юм гэдэг яг монгол хэл дээр өмнө сурцсан байсан болохоор энэ нэрээ дахиад сурахаар бүр яг мэдлэг маань батжаад тэгээ айгүй гоё таарсан. Цаг хугацаа алдсан юм мэдж байгаа хэрнээ эргээд одоо харахаар бүхэл миний хийсэн сонголтууд маань намайг яг энд хүрэхэд бэлтгэсэн юм шиг санагддаг. Тэгээ бид нар угаасаа л залуу хүмүүс юм чинь эмчнэр угаасаа насаараа л сурт юм чинь тэгээд одоо ингээл тэгээд дахиад сурахад буруутах юу ах вэ? Гэхдээ Америкийн онцлог нь юу вэ гэхээр лабораторийн хөгжил нь айгүй мундаг байдаг. Тэгээд багш нар маань болохоор ерөнхийдөө хөвчлэн яг нэг юм тодорхой сурах бичиг гэсэн юмнаас бол заадаггүй. Өөртөө хамгийн сүүлийн үеийн research-уудыг уншаад тэгээд тэрнгээрээ бид нарт хичээл заадаг. Бодлоготой. Тэгээд манай сургууль болохоор жижиг сургууль болохоор тэр юм уу ангид байгаа сурагчдын тоо маш бага лекцэнд одоо орлоо гэхэд бараг 40-50 хүүхдээс ихтэрдэггүй. Тэгэхээр лекцийн багштайгаа хүртэл хамтдаа ингэж ойр ажиллах боломжтой. За тэрнээс гадна болохоор яг багш нарт яг тийм тодорхой офис авар гараад өгчдөг болохоор юм мэдгүй үедээ багшийнхаа офис аврын хуваарийг харж агаад ороод яг багштайгаа нүүртлээд тэгээд хамтдаа яг ойлгохгүй байгаа зүйлсээ асууж болдог. Тэр нь айгүй гоё. Тэгээ манай Монголын багш нар маань жоохон ачаал ихтэй байдаг болохоор яг сурагч нартайгаа тэгж уулзах цаг зав нэг сайн гарч өгдөггүй юм шиг санагддаг. Тэгээ энд болохоор яг бүр тусгай зориулсан тийм цаг зав байт юм лээ. Тэгээд өөр нэг гоё давуу тал гэх юм бол нөгөө бид нэр ингээд хичээл дээрээ багшаас юм асуухаас жоохон ичээд идэв штэ. Би буруу асууж холоо, тэнийг асууж холоо, наваа зээнэх холоо. Яах вэ? Ичээл ингээд суугаад штэ. Энд болохоор ингээд бүр багш нарын асуулт асуухаар амар баярлдаг. Тэг ингээд ямар ч тэнийг асуулт ийсэн бүр ингээд өстой чамайг асуусанд айгүйх баяртай байна. Би дуртай янаад асуултанд чи хариулъя гэл эхлээл хариулдаг. Тэгээ жоохон
буруу ч юм уу хариулт өгөх юм бол яг зөв хариулт бол наадах чинь биш. Гэхдээ яг чиний над өнцгөөс хараад би ингээд бодох юм болов гэд ингээд цааш нь өргөжүүлээд ярьдаг нь болохоор ерөөсөө хүний сурах урмыг хугалтдаггүй. Тэгээ дахиад нэг юм гэх юм бол янда би айхвал юм. Үгүй дээ. Тэгэхээр айгүй гоё зүйл нь гэх юм бол манай багш нар одоо ингээд лекцээ ингээд уншиж байгаа штеп. Тэгэхээр ингээд ерөөсөө ингээд зогсоол, пауз авал тэгээл сурагч нартайгаа ярилцаал тэгэж айгүй их лекцийг тавьдаг. Монголд болохоор миний орж исэн лекцүүд ямар исэн бэ гэхээр яг багш нэг юм цаг хугацаанд баригдсан. Тэгээ яг эхнээс нь ингээл слайдаа гүйлгээл амар хурд яриад өнгөрчдөг. Тэгэд энд болохоор тийдгүү айгүй удаан хоорондоо ярилцаад тэгээ байдаг. Би ихэндээ айгүй их шокорж исэн. Энэ одоо лекцэдтэй яагаад ингэ яриад байгаа юм гэж бодоод. Тэгээ ихэндээ бас айгүй хөсөлтөд байдаг байсан. Багш нь ярьж хахад л нэг үгүйтэй багшаа гэж тэгэж нэг үзэд бодлоо айгүй нэг чөлөөтэй солилцдог гэд бас нэг тим ялгаа байдаг бах гэж ер нь бол айгүй боддог. Тийм тэгээд багш нар болохоор ерөөдөө яг тийм тодорхой гарын авлага сурах бичиг гэж байгаа ч гэсэндээ тэрнээсээ илүүгээр өөрийнхөө яг хувийн судалгааны ажил яг тэр хичээл зориулсан тэр хичээлтэй холбоотой хамгийн сүүлд гарсан судалгааны материалууд дээр үндэслэж хичээлээ ордог учраас бид нэр юунаас ч хоцордоггүй юм шиг санагддаг. Одоо биднес одоо нэг сүүлийн асуулт асууад та яг одоо 1-р курсээ буцаад очлоо гэж бодоход хэрвээ та өмнө нь тэ яг гадаад сурнаа одооноос 10 жил байлаа гэж бодоход за яг одооноос Америк сурна би за ийм тийм одоо IELTS-ийн TOEFL гэдэг ингээд төлөвлөд явж байгаад за та шууд яг таны энэ туршлага тань ой санамжгүй байгаа хэрнээ та шууд Америка явахыг тухайн үедээ сонгох байсан уу эсвэл за эхлээ Монголдоо нэг тодорхой хэмжээний туршлагатай болъё гэж сонгох байсан. Яг тухайн цаг үедээ эргэж очсон бол тухайн цаг үедээ эргэж очсон болов би шууд Америк руу ирэхээс өмнө нэг сайн дурын ажил хийчээд тэгчээд Америкт ирье гэж бодох байсан. Тийм. Яг Монголд бол их сургуульд орохгүйгээр зүгээр л яг өөрийгөө сайн бэлдэж агаад өөрийнхөө CV-г арвижуулж агаад тэгээд очих байсан да. Магадгүй энэ подкастыг сонсож байгаа хүмүүс яг нэг ийм асуулт төрсөн баг. Та нөгөө нэг Америк руу сайн дурын ажил хийж үзсэн гэсэн шүү дээ. Та тэр яг ямар сайн дурын ажил хийгээд тэгж явж байсан бэ? Та энэ ажиллагаанд хоо жоохон дэлгэрэнгүй яаж өгөх болох вэ? Энэ талаар ярихгүй ч болох уу? За. Тийм нэг талаар сайн амар дэлгэрүүлж ярмааргүй байна. Гэтэ иймэрхүү сайн дурын ажлууд өөрсдөө ингээд хаах юм бол зөндөөх гарч ирдэг. Яг өөрсдөө сайн research хийгээсэй гэж хүсдэг. Яг ингээд шууд бэлээлээд өгөх юм бол тэгэл. Оо дэшээ авъя гэл. Тийм. Ийм боломжууд бол ер нь маш их байгаа юм байна. Боломжууд бол байгаа. За тэнийг цаг зав гаргаж орж ирэх нь маш их баярлалаа. Та одоо энэ хүү подкастыг сонсож би яг ингээ гадаадд одоо бид нар маш хэцүү гэж боддог байсан бол энэ зүйл нь ерөөсөө тийм биш байна гэдэг зүйлийг бол ойлгож өгсөн танд баярлалаа. Та энэ хүү подкастыг сонсож байгаа хүүхэд залуустаа өөрийнхөө зүгээс хувийн зөвлөгөөгөө өгч. Тэгээд зүгээр зүрх сэтгэлээ сонсоосоо л гэж хэлье да. Яг ингээд хүмүүсийн үгэнд ерөөсөө бити итгээрэй. Тэгээд бүх юм боломжтой. Үнэхээр хүсэх юм бол тэгээ чиний подкастны нэр possible гэдэм билээ. Тэрэн шиг. Тэгээд бас нэг зүйл гэх юм бол өөрийгөө олоорой. Өөрийгөө олохын тулд яг бусдад өөрийгөө алдчихиж өөрийгөө олдог гэдэг үг байдаг. Бусдын төлөө цаг зав зориулж иж бусдад жоохон ингээд хайраа үзүүлж иж дараа нь яг өөрийгөө олдог. Тэгээд өөрийгөө олсон цагтаа хүн яг хамгийн зөв шийдвэрээ гаргадаг байх гэж бодож байна. Одоо нөгөө хоёлаасаа юу ярьсан штэ. Одоо анагаахт орохдоо бэлдэх юм ярьсан штэ. Хоёлаа тэрнээр нэг бодчихжээ. Нөө одоо ингээд яг анагаахтаа элсэгт бэлэн болоод pre-med дээр хэрэгтэй кредитүүдээ бүгдийг авчлаа гэд бэлтгэл бол зогсохгүй. Дээр нь юу нэмэгдэх ёстой вэ гэхээр маш олон
аль болох олон профессорудаас recommendation letter авах хэрэгтэй. За тэгээ дээрээс нь өөрийн гэсэн бас нөгөө сайн дурын ажил хэрэгтэй. За тэгээд бас өөрөө research буюу судалгаа хийсэн байх хэрэгтэй. За тэгээд мэрэгжлийнхээ тухай нөгөө тийм мэрэгжлийнхээ дагуу судалгаа хийсэн байх хэрэгтэй. Ер нь анагаах руу орж байгаагүй учраас анагаахтайгаа ойрхон биологийн ч юм уу, эсвэл сэтгэл судлалын ч юм уу тиймэрхүү судалгаа хийсэн байвал бас илүү даваа тал болж өгнө. Тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл бол дахиад нэг шалгалт өгдөг байгаа. Тэр нь MCAT гэдэг шалгалт. Тэр MCAT шалгалт нь болохоор дотроо 4 степс бүрдсэн анагаахт ороход одоо анагаахын элсэлтийн шалгалт гэсэн үг. Тийм, тэр шалгалт болохоор олон үе шатыг авдаг юм байна шүү. Тийм, тэр айгүй олон үе шат давна. Тэгээд анагаахтаа тэнцээд ордог. Тэгээд тэр анагаахын сургууль маань 4 жил хийдэг. Яг medical doctor болохын тулд те. Тэр 4 жилдээ бас зөндөө олон шалгалттай. Нэгдүгээрт нь болохоор нэгдүгээр курстэй бол тэгээд төгснө. Тэгээ хоёрдугаар курсээс юм уу, гуравдугаар курсээс USMLE гэдэг United States Medical License Examination өгч эхэлдэг. Энэ нь болохоор Америкийн нэгдсэн улсад ажиллах эрхийн шалгалт, эмчээр ажиллах эрхийн шалгалт. Тэгэхээр энэ нь болохоор төгснөхийн дараа биш. Ер нь бол 3 юм уу 2 дугаар курсээсээ эхэлж өгдөг юм лээ. Энэ нь дотроо 3 үе шаттай. 1 2 3 үе шаттай өгдөг юм байна. Тийм, сурж байх хугацаанд өгж дуусаад тэгээд төгсөхдөө яг эмчлэх эрхийн лицензтэй эмч болж төгсдөг. Тэгээд энэ шалгалтууд нь ерөөхдөө аюу хэцүү. Тэгээд маш их бэлтгэл шаарддаг. Тэгэд зөвхөн MCAT-ийн төлөө гэхэд хүмүүс бакалавра төгсчөөд pre-med-ийнхаа бүх кредитүүдийг цуглуулчаад дахиад MCAT-тай бараг жил мэл бэлтдэг юм байлээ. Тэгэхээр энэ бүх шалгалтуудаа бас яг ингээд план хийгээд тооцох хэрэгтэй. Тэгээд бэлдэх хугацаагаа бодох хэрэгтэй. Тийм, тийчиж яг эмч болно. Тэгээд яг нөгөө одоо USMLE-ийн шалгалтыг өгчөөд тэгээд төгсөөд тэгээд бас дуусахгүй. Яагаад гэвэл чи зүгээр л яг medical doctor болж байгаа. Ерөөсөө ямар нэгэн нарийн мэрэгч эзэмшээг байгаа гэсэн. Тэгэхээр чи нарийн мэрэгч эзэмших өсвөл тэрнээсээ цаашаа одоо resident-ийн програм гэж ярьдаг. Тэр нь яг асуух. Тэгээд resident рүүгээ орохдоо яаж ордог вэ гэхээр ерөнхийдөө нөгөө USMLE гэдэг шалгалтынхаа оноогоор тэгээд анагаахтаа байсан голчдун. За тэгээд анагаахтаа хахтаа бас ямар судалгаа шинжилгээ хийсэн. Тэгээд анагаахаа их сургууль сурж байхдаа багш нараасаа ямар recommendation letter авч чадхаасаа шалтгаалаад цаашдынхаа дахиад resident-тэй орох үгүй шийдэгдэнэ. Тэгээ resident-тэй болохоор яг мэрэгжлээ сонгоод ороод одоо жишээ нь мэдцэл гэх юм бол 3 жил ч юм уу байдаг гэсэн. Тэгээд цаашаа явна. Мэдээж бол маш чухал. Эний аим нас ирээдэг мэрэгжил учраас. Харин тийм тэгээ ингээд одоо ингээд зүйлслийн resident гээд дуусчихгүй. Одоо жишээ нь би бол хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэдцлийн эмч боллоо гэж ботход би мэдцлийн resident-ээр сурахаас гадна араас нь хүүхдийн мэдцэл гэж сурна. Тэ хүүхдийн мэдцэл гэж сурна. Хүүхдийн цэжний өндийн мэдцэл гэл ингээл нарийсаал сураал байна. Гэтэ нэг давуу тал нь бол чи resident-тэй яг ороод эхэлчих юм бол ерөөдөө ажлынхаа хажуугаар сурч ийн гэсэн үг. Тэр болохоор яг тусдаа ингээд ингээд сургуулгачаа сурдаг зүйл бол биш. Яг ингээд эмнэлэг дээр баталга хийж сурдаг зүйл учраас ажиллангаа сууж ийна гэсэн үг. Яг тэгвэл чи хизээний эмчлэх эрхийн лицензтэй эмч болсон байгаа учраас тийм. Мэдээж энэ дараа цаашаа юу нэ. Тийм. Анагаах ухаан чинь одоо өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Тэгэхээр байнга л суралцж яахгүй болохгүй. Ер нь заавал анагаах ухаан ч гэлтгүй бүхэл мэрэгжилт хийдэг баг. Тийм. Цасаараа суралцах маш урт хугацааны одоо жишээл ном хийж Монгол гэхэд дор хаяж нэг 12-оос 13 жил байж иж өөрийгөө нэг эмч
гэж хэлэх нь эрэгтэй болно гэдэгт энэ бол илүү бас хугацааны тэгсэн үнэхээр хүсчих байвал хүн тэрийг хийж чадна чадах байх гэж ихо подкастыг сонсож байгаа. Ийм их тийм сайхан мэргэжлийг сонгох. Бүгдийн залуусуудад ахигч нартаа хэлмээр байна. За тий намайг подкастт урьж оролцуулсан баярлалаа. Тэгээд зөндөө олон зочдыг оруулаад тэгээд олон хүмүүст хүртээмжтэй гой мэдээллийг хүргээрэй гэж хүсэж байна. Тэгээд бас өөрийнхөө хүссэн мэргэжлэрээ хүссэн сургуультай тэмцээд орох болтугай гэж хүсэж байна. За танд маш их баярлалаа. Манай өнөөдрийн дугаар та бүхэнд хэрэгтэй мэдээллийг өгч чадсан гэдэгт итгэлтэй байна.